Тайваны үндэсний их сургуулийн эмнэлгийн одоо захирал Чанжин юу одоо тэргүүтээ профессорын баг ажлын хамт олон ирсэнд бол төлөөлөл ирсэнд бол маш их баяртай байна. Тавтаа морил 3 дугаар эмнэлэгтэй. Манайх нөгөө одоо үндэсний хэмжээний зүрх судасны үндэсний төвийн үүргийг гүйцэтгэдэг. Тэгээд одоо бас 25 жилийн туршид Монгол улс Люксембургийн буцалтгүй тусламжаар 5 шатны зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжээд ингээ 25 жил болж байгаа энэ жил. Энэ хүрээнд одоо Монголын зүрх судасны тусламж бол одоо маш сайжирсан, тоног төхөөрөмж, онцлогоо эмчилгээ тий. За эмч мэрэгчлэтнүүд үндэсний хэмжээний зүрх судасны одоо мэрэгжлийн баг одоо тий маш одоо бүрдэж доктортой одоо ажиллаж байгаагаар бас одоо хүн амын энэ одоо зүрх судасны одоо тий нас оролтыг бууруулахад бол бас нэлээ бол үүрэг гүйцэтгэж байгаа. Зүрхний нээлттэй мэдсэлийн тоо бол одоо тухайн улсын бас ингээд зүрхний тусламж үйлчилгээг бас ингээд үнэлэх нэг гол одоо үзүүлэлт байдаг. Тэр нь бол одоо ингээд жил ирэх тусам одоо сайжирсаар байгаа нь одоо маш гайхалтай байна. Одоогийн үнэгээр зогсохгүй бидний дараачийн одоо залгамж халаа те бүгд ингээ хамтдаа ингээд тусламж үйлчилгээгээ сайжруулад хамтын ажиллагаагаа сайжруулад явахасаа гэж одоо хүсэж байна. Тэгээд ингэснээрээ хоёр эмнэлэг хоорондын харилцаа улам сайн болох болно гэж бодож байна. Тэгэхээр энэ онд бол ер нь нэлээд олон мэргэжилтнүүд бас хамруулах шаардлагатай аваа. Тэгэхээр бид нар бол дайдаа бол одоо маш чанартай сурвалжтай. Илүү их одоо Монгол эмчнэрт бас ганц 3 дугаар эмнэлэг ихгүй Монгол эмчнэр сэтгэл гаргаж ажилладаг учраас яг энэ төслийнхөө санхүүжилтийг бас дайдаа дээр хэрэгжүүлэх одоо тий санхүүжилт төлөвлөгөөг одоо хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Хүн эмнэлгийн ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна эрдэм шинжилгээ сургалт хамтын ажиллагаа дээрээс нь бие биенийгаа бас хамтдаа хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж үзлээ. Тэгээд цаашдаа бид нар бүх чиглэлээр улам өргөн хүрээний хамтын ажиллагааг урт хугацаанд одоо үргэлжлээд бидний хамтын ажиллагаагаас гадна одоо нөхөрлөл маань үргэлжлэх болтугай. Тэгээд эндээс харахад 3 дугаар эмнэлэг бол зүрх судасны чиглэл рүүгээ одоо маш өндөр одоо дэмжлэгтэй хүлээлттэй ажиллаж байгаа гэж харж байгаа. Тийм учраас бид нар ч гэсэн энэ тал дээр нь бол чадхаараа туслаад дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах болно.